Гаантын өнөө хувьд руу гайхаж хараад би таны хэлээгүй шүү. Чи яг юулгаа ширтээд байгаа юм бэ? Новш минь. Юу? Гэсч өнөө хувьд нь удраа зангидангуудаа гаантыг ухаан алтан цогтөг. Одоо ойлгосноо чимээгүй бай гэж хэлж яхад чи муу новш энэ бүхэн чамаас болсон. Тэр муу новш миний ховцыг дээрэмдсэн. Даантэж өргөжлөж ууралж хэлэхдээ чи намайг яагаад ухаангүй новшоос зодуулж байгаа юм бэ? Чи юу н ойлгож байна уу? Чи яаж ийм асуудыг донд амьдрч чаддаг байна? Ер нь чи нэг гаргүй бицтэй. Би арай л түүнд хатуу хандсан уу гэж бодоод байдаг шүү. Өнөө хөрөгдөж ховцныга цахилгааныг тайлаад чи юу хийх гээд байгаа юм бэ? За намайг уучлаарай. Тэгсэж өнөө хөрөгдөл маа үүнийг өмс. Юу түүний би болгоомжтой байсан дээр байх гэж чичирсээр байгаад өмсчдэг шүү. Хэрвээ би үүнийг өмсчвөл намайг аврах баг хоригдл гэж харна штий. Өнөө хөрөгдөл хэлэхдээ хинч чамайг хайж ирэхгүй. Мөрнүүд бүгдийг нь алчихсан. Чи хоригдлуудаас өөр харагдах юм бол тэд чамайг ална. За тэгвэл одоо хоолндоо явах уу гэд нэг хуучин молоод өмсчдэг. Шоронгийн ховцос уу? Хоолны газараа байцаарай. Хэрвээ би хоолны газар очивол харуулттай уулзч чадах юм байна. Энэ хойгоор даантхын ховцыг дээрэмдсэн хоригдол. Энэ үнэхээр надад таалагдчих байна. Бас нүдний шил үнэхээр гой харагдаж байсан юм байна. Би авах ёстой байсан юм байна. Хөөй хонгор минь гэд нэг амар юм доодно. Чи наа ховцоо хаанаас авсан юм бэ? Өнөөхөн ч хэвтэж бүхийгээд сайн байцгаана мөрөн дээрээ. Би дөөби тосгонд байсан. Тэгээд нэг нүдний шилтэй залуу байсан. Тэр хүн шинэ хүн байсан. Дөөби тосгонд байгаа юм уу? Тэгэхээр чи шинэ хүн дөөби тосгонд байгаа гэсэн үг байх нэ. Тийм ээ, шинээр ирсэн хүний ховц үнэхээр гой харагдаж байсан болохоор би авцсан юм аа. Шууд гавал дунтур нь хутгаа цоогоод алаа ичтیں۔ Эцэст нь түүнийг хаана байгааг мэдлээ. Ашгүй багшигаа хаана байгааг мэдчихлээ гэд амар инээ. Энэ хоогор манай хоёр заарал цэмтэн ширэнгөө харуулсан мэт. Өргөдлөө дайрсны бүдэн өнгөнд байгалийн өнгөнд дадлт мэт харагдуулж байна. Мөн өсөглөн аимшигт аратан мэт надлуу харж байгаа юм шиг. Тэгээд даанти бүр чичирсэн. Энэ бүх хүмүүсээ яг юунд болохгүй байгаа юм бэ? Тэд хүн үү аратан гэдгийг би ойлгохгүй байна. Манай газар миний бодож байснаас шал өөр юм. Энэ миний нүд ширэнгөө шиг харагдаж байна. Бид шорон дотор байгаа гэдэгт чи итгэлтэй байна уу? Энэ бүхэн яг гацсан юм шиг харагдаж байна. Чи яг юу гээд байгаа? Чи хэлж чадахгүй байна уу? Бүх зүйл байр суунаасаа гацсан илт байна. Энэ шоронд байх ёстой хүмүүс бүгд шоронгоос ирэх чөлөөтэй явж гин. Тэр дээр байгаа зүйл юу вэ? Тэд хүний зөкснүүд байна тийм үү? Би манад газрыг нэгдсэн ертөнц хариуцж байгаа гэж бодсон. Гэхдээ энэ газар ямар ч удирдлага алга. Чи хитрхи чанга ярьж байна. Даантич дотроо бодохдоо тэр яагаад надад мэддэг зүйлийг хэлж болохгүй гэж Сконы хам шинж эсвэл өөр зүйл тулгарч байна уу? Энэ залуу намайг хулгайлсан. Түүний нүд голомжтой солиотой хүмүүсийн нүдээс огт өөр биш. Энэ залуу намайг заанал хийлч байна. Би энэ газар хинч итгэж болохгүй. Ямар ч тач өнөө хоолны газар нь ороод ирдэг. Хоолны газар тийм муухай харагдахгүй байна. Тэд бүр энд дараалал үсгэж зогсож байна. Тэр шоронгийн харуулуу. Энд офицер байна. Би аврагдлаа. Би 50 байх хэрэгтэй. Одоо би зүгээр нэг хоригдол шиг харагдаж байгаа байх. Би түүнд хэр соёлтой гэдгийг харуулах ёстой. Би энэ хоригдлууд шиг биш гэдгээ баталж чадна. Зэст нь миний ээлж. Эвцээрээ би бол хоригдлуудад хичээл заахаар ирсэн багш. Намайг Дантин Кан гэдэг. Би энтхий хоригдлууд шиг биш гэдгээ баталж чадна. Би Үмэ самууны үеэр хулгайлагдсан. Баруун талд минь байгаа багтай хүн. Та саяны Үмэний талаар сонссон байх тийм үү? Тэгвэл та намайг дарганаатай холбоод өгөөч. Тэд Дантин Кан гэдэг багшийг хайж байгаа. Тэр нь бол би. Өнөөх офицер нь ямар ч ухаан мэдрэрлэхгүй байдаг. Та зүгээр үү? Чи хэрвээ өсөөгүй бол дараалдаас гар. Юу болоод байгаа юм бэ? Түүний харц ямар ч ухаангүй хүн шиг харагдсан. Магадгүй тэр анханаас офицер байгаагүй байх. Тэгэхдээ тэр офицерийн хувцас өмссөн байж тээ. Бас тэмдэгтэй байсан. Тэгвэл харуулууд хаана байгаа юм бэ? Тэд намайг хайж байгаа мүү? Энд яг юу болоод байгаа юм бэ? Ямар нэгэн зүйл үнэхээр буруу байна. Би гасчихлаа. Би энд үлдсэн амьдралынхаа турш гацсан юм байна. Яг л энэ новши хэлсний дагуу чи чихэрлэг төмс хэрхэн тариалахыг сурахыг хүссэн те. Хамгийн сүүлийн арга зам. Би чам яаж тариалахыг зааж өгье. Оронд нь намайг энэ газараас гаргаад өгөөч. Би түүний ухаан муутай байдлыг ашиглах хэрэгтэй. За чи намайг тэнэг гэж бодоод байгаа юм уу?
Энэ бүхний муухай чихрлэг төмсний төлөө. Юу үгүй би тэгж хэлэхгээгүй. Би зүгээр нэг үгэнд багтаагаад хэлчихье. Би чам хичээл загнадаг. Чи намайг энэ газараас гаргаад өгөө гэсэн утгаар хэлж байгаа. Чи эндээс гарахыг хүсэж байгаа бол удирдагч болох хэрэгтэй. Юу дээд удирдагчаа? Энэ юу гэсэн үг вэ? Би энд дарга болох ёстой юу эсвэл өөр зүйл үү? Чам шиг сулдуураа хүн хизээч дарга болж чадахгүй. Би дарга болно гэж хэлээгүй. Тэгвэл шорнгийн гадна хин нэгтэй холбоо барихын тулд би дарга болох ёстой юу? Чи эсвэл өснө, эсвэл унана. Энд цорын ганц гарах зам. Наадах чи яг юу гэсэн үг юм бэ? Чи үгийнхээ утгыг тайлбарлаад өгөөч. Чиний хувьд хангалттай асуултууд байна. Чи надад туслахыг хүсэхгүй байгаа мó? Тэгвэл би чамтай байх шалтгаан алга. Би энэ бохор газараас яг одоо гарах болно. Чи мөн үүндээ харамсах болно заа юу? Би эндээс гарсны дараа чамайг хуулийн дагуу шийтгэх болно. Чи миний гэр бүлийн хэн болохыг мэдэхгүй байна. Тэр надад хамаагүй. Тэрхээс тэр энэ газар насан туршдаа ялзрах болно. Ноёнка та энд байна уу? Харуул намайг хайгаад ирчлээ гэж юу? Би энд байна. Намайг ноён Дантин Кан гэдэг. Би улсын шинжлэх ухааны багш. Би 32 настай, надад итгээрэй. Жинхэнэ мансийнхаа гарт өөрөө ороод ирдэг наасан. Багшаа нэлээд хугацаа өнгөрсөн байх шүү. Та намайг санаж байна уу? Би таны төмөсний хичээл дээр байсан. Юу би мэдээж би түүнийг санаж байна. Би ийм өндөр хүн хизээч харж байгаагүй. Энэ бол мөрөн энд байна. Гээд өнөө хитэ өрдлүүд найгаад байдаг. Энэ 6 мөрний нэг, Скватрийн 6 мөрний нэг болох цамхаг. Би түүнийг санаж байна. Тэр харуулдаг хэрхэн алсны тухай. Тэр нэг хоригдлоор бамбаа хийж энэ чин хуурам мэхлэлт байна. Анаар бидний бүх биеийг шалгаж яж оруулсан. Гэхдээ өөртөө зэрсгэлсэн байна. Тэгвэл би шудрах тоглох шаардлагагүй боллоо. Тэгээд амнаас амар хутаг гаргаад ирдэг наас. Тэгэнгүүтээ дондор нь бүжиглээд хуваагаад яваад гэсэн байна. Данте ч өвдөг дээрээ суугаад яагаад чи намайг хайж ирсэн? Энэ бол зүгээр энгийн. Би хичээлээ үргэлжлүүлмээр байна. Гэхдээ чихрлэг төмсний хичээл биш. Үндсэн хичээл рүүгээ оръё. Манан үүсгэх. Өнөө хэдэн хоригдлууд зүр манд нь явах нэ. Энэ зүйл өнөө хоригдлын хилээд байсан. Манан гэж нэрлдэг байсан цэнхэр бөмбөглүүд юм уу? Энэ юу вэ? Юу вэ? Чи үнэхээр мэдэхгүй байгаа мó? Хоодалч чи бол шинжлэх ухааны багш. Чи бүх зүйлийг мэдэх ёстой. Багш нар мэдэх ёстой бүх зүйлээ мэддэг. Би ийм зүйл өмнө харж байгаагүй. Ийм зүйл гадаад ертөнцид байдгүй. Тэгэхдээ бид чиний хичээлийг сонгосон. Манны төлөө 6 мөрөн чиний хичээл дээр суусан. Маавч бүр шоконд ороод яваад. Шууд заанаж амгууд идүүлэх гэж оролдсон шүү дээ. Юу энэ сони юм аа надад идүүлэх гээд байгаа юм уу? Үгүй. Тэгсэж өнөө хэдэн хоригдол арааны шүүсэн гойж идэх наасан. Би үүнийг хүсэхгүй байна гэд өөрөөсөө хоолч иднэ. Тэгсэж өнөө хэдэн хоригдол харсан даруйда араас нь бүр гүүж идгийн. Данти бүр гайхаад. Нөгөө хэдэн хоригдол бүр хоорондоо алсч идгийн. Өнөөхөн тэгсэж чинь энд байгаа хүн болгон мананг хүсдэг. Манан бол бараг л алт юм. Энэ бол бурхтын ажил юм. Өнөөх манны нэг өвгөн залгиччээ. Манан залгицсан хүн хөдөлгөөнгөө зөксөж байв. Хүмүүс түүнийг хасаж эхлэв. Мөн түүнийг хэсгээр уурч байв. Гэвч тэр нэмсгсээр байв. Бурхан минь өрөвдөлтөө дөө би тосгоныхан. Тэднийг хартаа жинхэнэ манны төлөө өнөө өдөр тэр хөгшин тэнгэр рүү явах болно. Эсвэл тэр гайхалтай хүч чадал олж магадгүй. Хэрвээ тэр дахиад илүү их манан идвэл за юу сонирхолтой байгаа биз дээ. Тэгээ Данти маань бөөлжнөө. Би яагаад ийм аимшигтай газар руу ирсэн юм бэ? Намайг явуул би гэрлүүгээ юммаар байна. Чи юу гэсэн бэ? Намайг гэрлөө минь явуулаач. Би амьдралдаа ийм зүйл харж байгаагүй. Би ийм зүйл хийж чадахгүй. Би эрдэмтэн биш. Би зүгээр л багш. Чи намайг хуурахгүй. Би зүгтаж байхдаа үүнийг харсан. Шинжлэх ухааны багш сайн юм хийж байгааг. Наадах чи химийн прописи хийж чадах зүйл байна. Энэ адилхан зүйл биш гэж юу? Наадах чи хоёр өөр зүйл. Надад докторийн зэрэг байхгүй. Би зүгээр л ахлах сургуулийн багш. Нөгөөт нэг л эвгүй хардгийг. Тэгэхээр чи хэрэггүй юм байна, тийм үү? Юу? Би чамайг хамгийн түрүүнд олсон хүн. Тиймээс би яллаа гэж бодсон. Би эцэст дээд өдөрөгч болж чадна гэж бодсон. Гээд амнаасаа хутгаа гараад ирнэ. Гэхдээ чи огт хэрэггүй новш байсан юм байна. Даантгийн амьдрал нь нүднийх нь өмнө харагданаа. Манай хүн чи амар муулдаг байсан юм билий. Миний аав телевизээр гардаг алдартай эрдэмтэн. Миний ээж бол хуулийн профессор.
Анхмаа бага наснаас сэтгэл судлаач холбооны ерөнхийлөгч болсон. Мэдээж би багшийн хувьд хүндлэл хүлээсэн. Гэхдээ гэрт намайг тэмнэл амтнаас ч доор харьцдаг байсан.